Тэгэхээр өнөөдөр үнцэн суулын ингээд гişүнээ бас энэ болж байгаа процесс дээр ямар байсан? За би бол Булган туяа даргын улсын хурлын дэд дарга Булган туяаг удирдсан хуралд бол ороогүй 16 оны өдөр олон удаа дууссан шүү дээ. Үндсэн хуулийн зөрчилөө өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 43-1 буюу 1992 оноос хойш мөрдөгдөжсэн үндсэн хууль 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр ерхий сайттай холбоотой асуудалтай бол 2 л одоо 5 байсан 2 л болсон шүү дээ. Тэгээ энэ дээр бол үндсэн хуулийн зөрчил 43-ийн нэгээрээ одоо заавал бид нар санал хураалтаа мэлий болох хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байсан учраас ороогүй. Мэдээж одоо огцруулах санал гаргасан гишүүд маань тэгээ дараа нь төрийн байгуулалтын байнгын орон дээр одоо огцруулахгүй гэдэг конопт дараад үргэлжлүүлээд улсын хурлын чуулганд орохдоо огцруулъя гэдэг конопт дараад тэр нь одоо төрийн байгуулалтын байнгын орны дэмжээг гэдэг томьёоллоор явах гад улсын хурлын зааланд танхимд жишээлбэл зарим улсын хурлын гишүүд байхгүй байгаа нь татгалзах санал шууд орноо гэдгийг бол анхааруулж ирсэн шүү дээ улсын хурлын гишүүд. Тэгээ ийм нөхцөл байдалтай байгаа учраас бол бид нар энэ дээр бол үндсэн хуулиа барьж ажиллах ёстой гэдэг мэдээлэл би өмнө өгч ирсэн. Өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн гадаа за дотор ч гэсэн одоо манай улсын хурлын гишүүд орчихсон байх шиг байна. Тэгээд миний хувьд бол жоохон харамсаж байгаа. Яг тэгэхээр үндсэн хуулийн цэц бол үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг шийдвэрийг хараад бусаар гарах ёстой гэж харж байгаа. Тэнд бол ямар нэгэн нөлөөлөл тухайлах юм бол үндсэн хуулийн цэцийг одоо зарим нь хүүхдүүд наата гэдэг шалгагдчихж байгаа. Тэр бүрээ барьцаалагдсан байна. За зарим нь бол одоо үндсэн хуулийн цэц хэтэрхий нэг тал шийдвэр гаргах гээд байна. За бүр одоо үндсэн хуулийн цэцийн гарах гэж байгаа шийдвэр бол маш тодорхой юм байна. Гэх мэтлэнгээр тодорхой мэдээлэлүүд бол нийгмийн сүлжээнд одоо хөрж штэ. Энийг бол би зөвхөн хувийнхаа хувьд бол буруу л гэж бодож байгаа. Үндсэн хуулийн цэц засгийн газрын огцрох хэсэг асуудал бол дараагийн асуудал байхгүй. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиар огцруулах процесс тэр томьёолол өнөөдөр маргаан үүсгэсэн байгаа асуудал нь аль талтай байсан бэ гэдгийг л үндсэн хуулийн цэц гаргах үүрэгтэй л гэж харж байгаа. Тэр нь үнэн шударга гараа бол дараагийн алхмууд нь хийгдээд явах ёстой. Цэцэн шийдвэр 19 цагаас гарна гэж яллаа. Тэгэхээр цэцэн шийд яг эцсийн шийд мөн үү мөн биш гэдэг дээр бас хүмүүс маргаад байна. Өнөөдөр Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үндсэн хуулийн цэцийн их судлалын хуралдаан бол эцсийн шийдвэр. Дунд судлалын хуралдааны шийдвэр бол улсын хурл хүлээж авдаг. Авахгүй гэдэг томьёоллоод те. Зарим нь ерөн зүгээр би зүгээр нэг зүйлийг жоохон гайгаад байгаа. Бид нар бол үнэн байх ёстой шүү дээ. Шудраг байх ёстой. Би бол зарчим дээрээ байгаа гэж өөрийгөө ойлгож байгаа. Тоолох юм бол олон нийтэд ингэж улаан цагаан улсын хурлын гишүүд тодорхой хэмжээнд зарим гишүүд бол ийм улаан цагаан говьлсан мэдээллийг өөрсдөө хамгаалах зорилготой өгч болохгүй. Энэ бол зарчим. Бид нар өнөөдөр үндсэн хууль бусад хуулиуч гэсэн одоо өнөөдөр улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг иш татаад яриад байгаа шиг байна. Энэ чуулганы дэгийн хуралдааны дэгийн тухай хууль чинь өөрөө Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын их хурлын тухай хууль, Монгол улсын одоо их хурлын хэн шалгах тухай хууль. Тэгээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас сая бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дээр бол тодорхой хэмжээнд үндсэн зарчмаа бариад аль нэг субъект бол үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх байдлаар биш үнэн шударга шийдвэр гараасаа гэд бид нар бол хараал байж байгаа л үүрэгтэй. Одоо тэр үргээд бид нар биелүүлж байгаа. Одоо би 7 болж байна. Одоо цагт шидэж болж байна. Өдөр ингээд бүтэн өдөржин ажил дээр байж лээ. Тэгээ үндсэн хуулийн цэцээр очих боломж байсан нь байсан. Тэгээ одоо би тэнд очиод яахт те. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хин нэг нөлөөлөх ёсгүй гэдэг юм байр суурь дээр л байгаа. Тэгээд үндсэн хуулийн цэцийн шийдвэр 19 цагаас гараад явахаар тэгэл харъя. Улсын хурлын төлөөсөн гишүүд бол хуралдааны орхин гарсан. Энэ дээр та гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа? Гэхдээ одоо тэгээд тухайн гишүүд маань өөрсдөө зөв гэж бодоод орхиол гарч ах шиг байна. Тодорхой хэмжээнд бол үндсэн хуулийн дагуу тухайн хуралдаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа бас тодорхой хууль тогтоомжуудын дагуу тухайн үндсэн хуулийн цэцгийн маргаан шийдвэрлэх хуралдаан, их судлалын хуралдаан явагдаж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол одоо тэр нь орхиж гарлаа, энэ нь орхиж гарлаа гэхээс илүүтэй миний хэлээд байгаа бид нар үндсэн хуулиа л барих хэрэгтэй. Үндсэн хуулиа барих хэрэгтэй. Өнөөдөр өөрсдөө хууль тогтоох засаглалт байгаа улсын хурлын гишүүд хууль нэмэлт өөрчлөлт, шинжилсэн найруулга, тэ анхдагч хууль өргөн барих гэдэг чинь ингээд өөрсдөө энэ хуулийн дээр ажилладаг байж хуулиа өөрсдөө огоорж болохгүй л гэдэг үндсэн зарчим дээр л байгаа. За